За эхлээд бүгдээрээ маягтыг орж харъя. Тэгэхээр тайлан харах татвар гэдэг дотор байрлах хувь хүний орлогын албан татвар ТТ 12 гэсэн товчлуурыг дарна. За суудагчийн хувь хүнд олгосон орлогын албан татврын тайлан гарч ирсэн байж байна. Урлагийн тоглолт, спорт тэмцээний шагналт, наадмын бай шагналт мөнгө олгосон бол олгосон дүнгийн 5% гэх мэтчлэн суудган авах албан татвароодаас гадна за татвар суудган аваагүй орлогын дүнг тайлагнах ёстой байдаг. За энэ тайлан гарахын тулд юуны түрүүнд та ерөнхий журнал дээр журналын бичлэлтийг хийж өгсөн байж байна. 5 сая төгрөгийн түүхэд материал худалдан аваад 500 мянган төгрөгийг татвар төлөхөөр суудган авсан гэж үзье. За үүнийг оруулахын тулд бид нэр дансны кодчлол нэмж өгөх ёстой. Тэгэхээр тайлан харах, тогтмол гэдэг дотор байрлах дансны код оруулах засах гэсэн хэсэг рүү орж өгнө. За дансны кодчлалын EN гэсэн эхний баган дээр бид нэр санхүүгийн тайланд очих зүйлийг зааж өгнө. За энэ дээр бид нэр санхүүгийн тайланд очих зам дээр нь за тогтмол бус үйл ажиллагааны орлого учраас за үүнийг сонгож өгөөд ажлын ус нэгдэн дээр харагдах дүнгийн бүгдээрээ энэ дээр хуулаад тавиад өгнө. За дансны кодчлол нь бид нэр хувь хүний орлогын албан татвар 18 гэдэг биччихье. Тэгэхээр энэ бол 18 дахь мөрөн дээр очих ёстой учраас 18 гэж бичээд өгье. За журнал руугаа ороод 500 мянган төгрөгийг нь хувь хүний орлогын албан татврын үр үүссэн. За 18 гэдгийг сонгоод өгнө. За энэ тохиолдолд ТТ 12 маягт руу маань 5 сая төгрөгийн маань дүн бол орж ирсэн байх ёстой. За 18 дугаар мөрөн дээр тогтмол бус үйл ажиллагааны орлого 5 сая төгрөг, түүний 500 мянган төгрөгийн 10%-ийг нь суудган аваад төсөв төлж гинэ гэсэн үг байна. За дараагаар нь за хувь хүнээс суудгаагүй бараа ажил үйлчилгээ байна гэж үзье. Тэгэхээр энэ тохиолдолд бол бид нэр I баган дээр бол тохируулга хийж өгдөг. Тэгэхээр I баган дээр 22 гэсэн дүнг бол сонгож өгнө. За татврын суудгаагүй сая 500 мянган төгрөг хувь хүнд олгосон гэж үзье. За энэ мөн ТТ 12 маягт руу орж ирсэн багтай. За энэ 22 дугаар мөрөн дээр сая 500 мянган төгрөг орж ирсэн. Төсөв төлөх дүн бол 500 мянган төгрөг гэж гарч ирсэн байж байна. За мен шийд рүү ороод харъя. За энэ тохиолдолд бол мен шийдэн дээр 39 дугаар мөрөн дээр сая 500 мянган төгрөгийн татварыг нь суудгаж аваагүй байна. ТТ 12-ын 2 маягтыг бөглөнө гэсэн байж байна. Мөн ТТ 12-ын 1 маягтыг бөглөж өгнө. За ингэж бид нэр суудагчийн хувь хүнд олгосон орлогын албан татврын тайланг бол гаргах боломжтой.